자, 그런 것도 실패해야 Язгаар тэмгийн орноос хэлийн баган эцэлж хадаар ногтны амгаанд үлгийн дахил гөөсрж хилчин дайч тэнгэн манаанд их орон амарч хиймэрийн хөхөргөл сарн шүгэж оргилдгоо их орон нэ. Нотгнотын чулуудаар хэлийн нууц тэмдэж нууцын чандар үтсэн байлгчийн шарлаар гэрстүүлж нэг л насныхан хүслийг их орондон өргөчгөөд нэргүүл атал шиг өдгөрсөн баатруудын ясаар хашаалдаг их орон нэ. Эцгийн цацалтай зэрэглээд байгаль дэлхийд хайлтгаж ижил мөртөөгийн донд нь их орон наадамлаж ийм л байхын учиртай өв соёлын орчноос идэр залуусын дэмүүлэл их түүхээр ойдгоо их орон нэ. Аадрын чимэн үндэслэх буян хөрс тэмэн шим аргал янгрын дахил гисгүүлэн байж чандраад асахтай уудын тулганд арцад салхин хойлоход ахгүй төрийн тусгаар тогтнол алтан соёнготой өшгөлдөг их орон нэ. Гадрын уулс үүлсэр өшгөлн багандаж аргэргсийн эрчмийг элгэндэн шингээж алгаад хэрлийн цацгаар давчлах ерөөлийн бэлгтэй түмэн тэрийнхэн бороо төвтөөлн энэл нутагтаа жаргадаг их орон нэ. Мэндний замаар 100 жил жим хөдлөж мандах жаргахын эргэлтэн сая үлгэр амьлаж мөнх дүржлэх их орны оршгүй мөрөөд хүслийн хязгаар домог төрөлдгөө их орон нэ. Сахин чиглэлсэн оршуулгын цугашиг халаглал мэдэн тэрэггүй цаг оршгүй төгсөд төсөөлөд шүлгээр бос шүүртгээс эхлэхийг эхлээсэй гэж би хүснэ. Онол сууршаагүй магтаалын хүслүүд их орны сэрээдгээ оёоргүй цэлэн хөгтөнгөрийн орон мөнх тэнгэрийн Монгол минь мандан батаргаа. Та бүхний өмнө бас нэгэн яруу найрагчийг дахин урьж гэж байна. Та бүхэн бас өөрийнхөө уран бүтээлээр дахин уулзъя гэж хүсэл дэлгэсэн. Ингээд яруу найрагч гүр аргач авахыг хүндэтгээрье. За баярлалаа. Энэ цагаан тайзан дээрс дахин шүлэг унших дуудах боломж олгосон баярлалаа. Нийгмийн тол түүчээ сэрүүлэг болсон болж байх ёстой гэж одоо боддог. Миний одоо хувийн бодол. Тэгээд чөтгөр авах гэдэг нь шүлэг уншия. Хоцолдож буйн ухтын хэрүүд болоо шидэгчдийг бурхан өршөөг худал яригчдын амд өтлөж өгчдгийг чөтгөр авах хулгайчаас хууль их шиг арчдыг хараад идэг хутганы минь үнэн өршдгийг үхэлчин гэжлэгээ. Ухаантны нүртэй урагчд улдаж хэвдэгчдийг чөтгөр авах уцаан дийлэхгүй харааж өгчдгийг бурхан өршөөг улсаан худалдаж офшор дэргэцдгийг тэнгэр нэрийг удган зайгийн жүжигийн тайзанд уншлаг бичиг хараад идэг. Үнээр зодох өлөн ходоод цовдай дөрвөн бурхан өршөөг үнээр гахаж худлыг залгисдаг өндөрч дүүжил хараад идэг. Үхлийн өмнө шүүл төрийн дөнгөнд өрцөлж ал чөтгөр ав үйлийн үрсэлчин төржиж үхээлийн дундал үүдих чинь отгоо. Балиг гэнтэн халаасны хулгайч юугаараа ялгаатай юм бэ чөтгөр ав даяанч үзээгүй шалтан банд уншлагд салгачдыг бурхан өршөөг дадан давхард газар алга шатаач хай тэнгэр мэдэг 76-аг хулгайтай нийлж цаазалж ал хараад идэг. Өрийн шагналаас тарашааны хулгайч юугаараа ялгаатай юм бэ чөтгөр ав төрсөн би үхийн цагт өвдөр дүнхийнх нь адилхан биз орхон өршөөг түүхийн хуудсанд зул олагчдыг цусаар авчин тэнгэр ивэг түүний араас хулгайчдыг ихэн там чадаг хараад идэг. Юу гэх юм миний тачаар хэлэнгийн дарстай ундаг чөтгөр ав юу гэж ойлгох нь таны амтлах шаардах тархины чинь зураг хараад идэг. Ерөөд харaalтай хүн хогны чигнээс ертөнцийг зарч мэдэх эцгүй шунтнууд хаялуу орхон өршөө. Алтан цогсон хуулийг арчиж хайцгаа амаа мэд авсан тэвдгч нь асаж уурчгаад мартаж орхин амиа мэд амьдарч үзээгүй амьдарчдыг харгалж орхин тархиа мэд аригчин нийгмийг авилгачин эцэгтэй шин илчилж хэлнэ чөтгөр авгай. За баярлалаа.